Сайн байна уу сандаж байгаа да. Тэгэхээр хоёулаа өнөөдрийнхөө ярилцлагыг эхлэе. Төрөөс геологийн салбарт зориулсан төсвийг хангалттай хэмжээнд гаргаж чадж байна уу? Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй байна вэ? Тэгэхээр одоо төрөөс ер нь бас баггүй хэмжээний төгрөг геологийн салбарт гаргаж байгаа гэж би бодож байна. Сүүлийн юугаар их хурлаар батлуулсан төсөвд геологийн салбарт 4 миллиард гаруй төгрөгийн юм баталж өгчээсэн санагдж байна. Ер нь одоо 60-70 оны үед бол энэ хэрэгтээ хөрөнгө бол бас нэлийн ихээхэн хөрөнгө гэж тооцогдох тийм үе байсан. Тэгэхээр одоо тэр хөрөнгийг ер нь геологийн салбарт руу зөвхөн зурглал эрлийн ажил зориулж одоо зарцуулж байгаа. Хайгуул болоод тэр гүнзгийрсэн юунуудын ажлуудад бол тэр энэ мөнгө бол зарцуулагдах байсан. Тийм учраас энэ юу бол бас нэлээд боломжийн мөнгө байх гэж би миний хувьд бол тэг санддаг. Тэгэхдээ тэрийг л одоо зөв ашиглаж юу яах хэрэгтэй санагдж байгаа. За ер нь геологийн салбарыг энэ хөгжүүлээ гэвэл нь дээр үед одоо социализмын үед бий болгосон тэр сайхан материал техникийн бааз боловсон хүчний одоо юутай чиглэлтэй бодлоготой тийм сургалт одоо боловсон хүчнээ бэлтгэдэг байсан. Тэднийгээ нарийн чиглэлээр ашиглаж ажилуулдаг байсан. Одоо сүүлийн үед бол тэр систем бол алдагдаад энэ зах зээлийн системд орсноор одоо тэр систем бол алга болсон. Тийм учраас тэр сурч боловсруулсан ер нь одоо ямар чиглэлээр ямар геологийн нарийн мэргэжлэр улс хэрэгтэй байгаа гэдгийг ч одоо төлөвлөж чадгаа байсан. Тэгээд гарч ирж байгаа боловсон хүчнүүдээ ямар чиглэлээр ажиллах хагаж бас мэдхээ байсан юм шиг надад санагддаг бас. Тийм учраас энэ чиглэлээрээ тэр урд боловсруулж байсан, бий болгож байсан тэр системээ ахиж барьж авч тэр чиглэлээр одоо чиглэлтэй зорилготой ажиллаж энэ мөнгийг одоо тэр чиглэлд зөвл ашиглах хэрэгтэй юм шиг л надад санагддаг. Зарим мэрэгчлэтнүүдийг хэлж байгаагаар геологийн салбар маань одоо бараг зогсон байдалд орох гээд байна. Энэ салбарыг эрчимтэй ажилуулж эхлэх хэрэгтэй байна гэж үзээд байгаа. Тэгвэл одоогийн тулгараад байгаа асуудлууд дээр залуу геологчид маань юу хийх, яаж ажиллах ёстой юм бэ? Тэгэхээр залуу геологчид бол нэгдүгээрт геологийнхоо салбарт тэр геологийн салбарт бол зөвхөн геологийн ажлаас гадна бас бизнес хажуугаар орж ирсэн баахан одоо тийм зэрэгцээ ажлууд бий болчиход байгаа. Тэгэхээр тэр геологийн одоо мэрэгжил эзэмсэн залуучууд бол цэвэр өөрийнхөө мэрэгжлийг одоо ахиулах, туршлага олж авах, тэгээд амжилттай ажиллах энэ чиглэл рүүгээ хэн болгон мэрэгжлээд ховын одоо мэрэгжлийн хувьд ер нь улсын одоо энэ байгууллагын хувьд тэр чиглэл рүү нь одоо геологийн мэрэгжлийн улсуудыг чиглүүлж ажиллуулж байвал арай өрдөн сайтай болох болов. Геолог уулуурхайн салбарын хөгжил бас цаашдаа нэмэр болох болов гэж би тэгж санагддаг. Ер нь бол за яг одоо юунд манай геолог уулуурхайн салбарт бол улсын төсвийн одоо ажлаас юунаас гадна маш их хэмжээний гаднаад дотоодын одоо хөрөнгө оруулалт ялангуяа гадны хөрөнгө оруулалт маш их одоо орж ирж байгаа. Тэгэхдээ тэнд гадны хөрөнгө оруулалтаар ажиллаж байгаа боловсон манай үндэсний боловсон хүчин маань тогтвор сууршилтай ажиллаж чадахгүй. Нэг компаниас нөгөө компанид одоо хийссэн ийм эдэм ерөөсөө тийм тогтворгүй ийм хөдөлгөөн бий болчих шиг надад санагдаад байдаг. Тэгэхээр тэгж их хөдөлгөөнтэй тэгж их шилжилт тэр янз янзын мэрэгжлийн юунуудаа сольсон юу бол мэрэгчлэлтэн өөд ирээдүйд бол ер нь өөдөө нэг нарийн ямаа хөөж чадахгүй, эзэмш чадахгүй тийм одоо саармаг мэрэгчлэтнүүд бол чулуу гэж би дотроо боддог юм. Тэр явдлууд бас нэлээд тийм алдаа юутай байдаг. Энэ дээрээс одоо зохицуулж одоо улсын байгууллага тэр салбарын маань байгууллага тэр чиглэлээр одоо ерөөсөө нэг тийм ажиллаж чадхаа байцсан болоодаа л гэдэг юм. Тэрийг л засах хэрэгтэй юм шиг надад санагдав. Сүүлийн жилүүдэд хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийх ажил ихсчихжээ. Тэгээд хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж байгаа хүмүүс маань хайгуул хийсэн ажлаа хувийн компаниудад зарах ажил ихсээд энэ нь мэрэгжлийн хайгуулчдын үн цэнийг хийж байгаа ажлыг үнгүүдүүлэхэд хүрээд байна гэдэг. Тэгвэл хайгуулын ажил хийхэд лиценз олгох шаардлага байна уу? Хувийн компаниудын хувьд. Тэр
одоо нэгэнт л одоо зах зээлийн систем болохоор зэрэг одоо лиценз зөвшөөрөл авч нэгэнд тэр хайгуулын жишээл ашигт мултлын ямар ч ашигт мултлын хайгуулыг хувийн хөрөнгөөр хийх одоо ийм чиглэл рүү орчихсон учраас арга байхгүй лиценз олох шаардлага гэлээхдээ улс бол ямар ашигт мултууд хаана лиценз олох вэ гэдгийг тэрийгэ л зохицуулж явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр ерөөсөө ингээд замбраа байхгүй болчихсон одоо хаана дуртай хүссэн одоо мэрэгчлгүй хүмүүсүүд авьяалгүй бол өгж яадаг болчихсон. Энэ замбраагүй систем. Энийг замбраатай болгож тэр лиценз авч байгаа хүн үнэхээр геологийн ажил, хайгуулын ажлыг мэддэг, мэрэгжилтэй болсон хүчинтэй тим компани байж тэрүүнд нь өгж явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр ямар ч геолог уулуурхайн салбарын ямар ч мэрэгжилгүй улсууд төрчрэл лиценз аваа явдаг. Тэгээ тэр маань өөрсдөө юу ч чадахгүй. Тэгж байж хадгалж байгаа дандаа зарах, наймайлах, мөнгө олох тийм хэрэгсэл болчиход байгаа. Тийм учраас энэ бол их муухай гажуудал болчиход байгаа. За нэгдүгээр, хоёрдугаарт бол ер нь лиценз аваад хайгуул хийгээд ингээд ашиглаж байгаа гэж бодъё л да. Яг юм оллоо, хайгуул хийлээ. Ямар нэгэн одоо гэрээ хилцээр хайгуул хийлээ. Гэтэл энэ маань одоо манай улсын улс ордын аж ахуй одоогийн хөгжлийн төвшөнд аль нь хэрэгтэй юм бэ, аль нь хэрэггүй юм. Алийг урьдчилж хийлгэх ёстой юм, алийг сүйд нь хийлгэх ёстой юм. Аль нь одоо ямар одоо салбар одоо манай бусад салбарт хэрэгтэй юм. Тэр энтриг ерөөсөө ямар ч төлөвлөлт байхгүйгээр замбраагүй хийдэг болчихсон. Тэгээд тэрнээс болоод энэ замбраагүй нутаг орон даяар одоо хаач гэсэн одоо тэр байгаль орчны экологийн асуудал маш их эвдэгдэж, сүйтгэгдэж одоо замбраагүй байдал үүсэж байна. Тэгээд энэ энтриг л одоо төр жаахан зохицуулах, журамд оруулах тэр чиглэлээр түүнээс тэр геолог уулуурхайн салбарт хувийн хөрөнгө оруулалтыг хязгаарлах биш тэр юугаа бодлогоо сайн тэр одоо бий болгох хэрэгтэй байна те тэрийг л жаахан одоо цэгцтэй болгомоор над шиг санагдаад байна. Энэ бол тэгж санагдаж. Залуу геологчдод хандаж өөрийнхөө үгийг захиж хэлэх үгөө л дээ гэж. Тэгээ залуу геологчдод манай залуу геологчд бол энд одоо сүүлийн үед бол дээр үед бол одоо социалист орнуудад сурдаг байсан одоо бас одоо юуны зах зээлийн барууны одоо хөгжилтэй орнуудад бас сурж байна, зэрэг дэв эзэмшиж байна. Гэлээхдээ дийлэнх олон одоо болсон хүчин маань одоо манайд хаана бэлтгэж байгааг нь манай өөрийн их сургуулиудад, хувийн сургуулиуд бас бэлтгэж байна. Тэгэхээр манайд Монголд бэлтгэж байгаа мэрэгчлүүд маань ямар зөвхөн лекц сонсоод за багцлагын практик хийгээд ингээд бэлтгэж байгаа. Гэтэл манай сургуулиудад хувийн ялангуяа хувийн за улсын одоо юутай сургуулиуд одоо их сургуульч гэдэг юм уу эсвэл одоо юуны артист гэдэг юм уу техникийн сургууль тэр энэ төр сургуулийн бааз материал маш хомсгоо. За хувийн сургууль бол бүр юуч байхгүй. Тэгэхээр тийм материалдар сурж байгаа хүмүүсүүд ялангуяа геолог бол бусдаас арай онцгой. 1000 сонсноос нэг удаа үзэх гэж одоо зөөрөг байдаг. Тэр үзүүлэх юм байхгүй. Тийм учраас тэм чин мэрэгчлэн бол өөтөө юм сурж чадахгүй. Толгойд нь удаан хугацаагаар тогтох тийм юм байхгүй. Зөвхөн нэг онлайн лекц уншаал тэгээд төгсөж байгаа асуудал байгаа. Тийм учраас тэр хүмүүсүүд өөрөө хичээхгүй бол яваанда тэр мэрэгчлэн устна тэгж жагаад бизнестэй хотголдоо тэгээд юу ч биш каш. Тэгээд тийм болцоход ихэнх нь тийм юм ажиглагдаад байна. Тэгээд төгсөөд ирсэн улсууд бол шууд ажил дээр ингээд гараад байж ах залуучууд маань үнэхээр одоо тэр чулуулаг, петрограф, минералогийн мэдлэг туршлага байхгүй. Тэн дээр маш их олон юм зааж сургамаар нэгэн юм газар үзүүлмээр тийм л мэрэгчлэнүүд гарч ирээд байгаа юм. Тэгтээ тэр чиглэлээр манай одоо энэ сургалтын ялангуяа одоо улсын одоо хэмжээнд байж байгаа сургуулиуд маань тэр юуны сургалтын баазаа одоо маш их сайжруулах хэрэгтэй. Тэнд бол манайд ямар боломж байна гэвэл одоо энэ Монгол улсын нутагт маш олон геологийн одоо юунууд хувийн одоо юунууд ажиллаж байна. Тэндээс тэр үзүүлэх материалуудаа сайн цуглуулж системтэй тийм болгож ийж одоо жишээлбэл манай юунууд дээр Менделеевийн үйлчлэх систем гээл одоо сайхан одоо химийн юмнууд ч юм байж шүү дээ. Гэтэл геологдор бол яг тэр системтэй адилхан тийм системийн үзмэртэй болж байгаа. Хэрэгтэй л байхгүй да.
Одоо тийм дэлхийн том сургуулиуд бий л дээ. Одоо Лондонгийн, Парижийн, Прагийн сургууль, Германид Фрайбургийн сургууль. За манай хуучин социалист орнуудаас бол Ленин хамгийн одоо тоогддог байсан үсвэрийн мастай юм бол Ленинградын сургууль байсан. За Москвагийн сургууль бас гайгүй гэж бас яг яадаг байсан. Тэгтээ барууны тэр өөр хүнд хүрдэггүй байсан. Тэгээд ийм юмнууд л одоо юу байна. Тэгтээ манайх бол геологоор ирээдүйд олон зуун жил одоо явж байх бах. Тэгтээ зэрэг хүмүүсүүдээ залуучуудаа сайн сурахын тулд тэр үзмрийн одоо тийм бааз маш сайн бэлтгэл хэрэгтэй юм да. Манай тэр боловсролын яам, их сургууль тэр л одоо сургалтын тэр системийн асуудалд энийг маш их анхаарах хэрэгтэй. Тэгээ энийг бол манай залуучууд ч надад бас өөрснөө биеэ дайчилж сурахын төлөө юм их уншиж одоо манай сайн болсон хүчин болохын тулд юу хэрэгтэй вэ гэдэг зэрэг хэл сайн эзэмших хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо энэ олон улсын төвшөнд гарахад хэцүү болчих. Ялангуяа за манай хуучин материал геологийн бүх материалууд нь юун дээр байсан орос хэл дээр байдаг байсан. Хуучин манай геологууд дээр үе төгсөн улсууд баг геолог болгон шахуу орос хэл мэддэг байсан. Одоо бол орос хэл төгсөж байгаа улсууд орос хэл ерөөсөө юу ч байхгүй гараад байна. Тэгээд одоо тэрнээс гадна англи хэл энэ маш их шаардлага гарч ирж байна. Ягаад гэвэл барууны мэрэгчлэнүүдтэй их ажиллах болж байна. Ер нь Америкийн, Канадын, Австралийн гэдэг том геолог уулуурхайн чиглэлээр маш их хөгжсөн энэ орнууд энэ компаниуд оршиж байна, хөрөнгө оруулалт хийж байна. Энэ дээр эдний хүмүүсүүдтэй ажиллахын тулд англи хэл хэрэг маш их шаардлагатай болж байна. Тэгээд тэр литератур тэр бүх одоо сурах материалууд ч англи хэл дээр орос хэл дээр л байна шүү дээ. Гэхдээ тийм учраас одоо тэр хоёр хэл бол энэ геологийн салбарт маш их чухал хэл болоод тэр бие бэлдэх сайжрах одоо сайн мэрэгчлэн болохын тулд одоо энэ хэлийг эзэмшиж байж тэгжээ дараа нь одоо сайн бие дайчилж ажиллавал тэгвэл сайн мэрэгчлэн болно гэж би. Тийм учраас энэ чиглэлээр залуу мэрэгчлийн улсууд сайн бие дайчилж ажилласаа л гэж заах.